Сайн мэцхан уу, DBS-ийн эрхэм үзэгчид Төвөмбс эргэж та бүхэндээ шинэ 7 хоногийн мэдээг айлтган дэвшүүлж байна. DBS-ийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас шинэхэн мэдээлэлтэйгээ уулзах хөтөлбөр эхлэхэд бэлэн болжээ. Өдөрч та бүхэн өнөөдрийн аймаг орон нутгийн мэдээллүүдэд анхаарлаа хандуулаарай. Монгол Улсын замтай өрийн сайдын тушаалын дагуу Дарханаас Улаанбаатараас Дархан чиглэлд зорчдог том оврын автобус болон суудлын автомашины тасалбарын тариф өнөөдрөөс эхлэн нэмэгдэжээ. Авто дээрийн төвхтө гэрээтэй ажилладаг зорчигч тээврийн хоршоо болон компаниудын удаа дараагийн өсөлтүүдийг үндэслэн 2022 оноос хойш өөрчлөлт ороогүй байсан тарифыг инхүү нэмэхээр болжээ. Монгол Улсын замтай өрийн хөгжлийн сайдын зорчигч ачаа тээвэрлэлтийн жишг тарифад батлах тухай тушаалын дагуу 2026 оны 1 сарын 5-ны өдрөөс эхлэн Улаанбаатар Дархан чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үн тарифанд өөрчлөлт ороод байна. Тодорхойлбол том аврын автобус том хүн 30 мянган төгрөг, хүүхэд 15 мянган төгрөг, тендерийн такси буюу суудлын автомашины төлбөр 40 мянган төгрөг болж тариф нэмэгдлээ. Зөвхөн Дархан аймаг чиглэлээс гадна энэхүү тушаалын дагуу Улаанбаатараас Төв аймгийн Батсөмбөр, Улаанбаатараас Төв аймгийн Борнуур, Улаанбаатараас Төв аймгийн Баян Чанбан чиглэлд мөн үн тариф өөрчлөгдөжээ. 2022 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан эдгээр чиглэлүүдэд олон хүчин зүйлсийг үндэслэн ийхүү үн тарифыг салбар яамнаас нэмэгдүүлсэн байна. Замтай өрийн сайдын жишг тариф гэж батлагдсан байдаг. Тэр батлагдсан тарифын дагуу тэгээд мэдээж бас одоо юмны өнөсөж инфляц өссөнтэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага маань одоо хот хооронд үйл ажиллагаа эрхэлж байгаа жолооч аж ахуйн нэгж байгууллагаас манаас хүсэлт ирсний дагуу бас яг энэ сайдын жишг тарифд багтаагаад одоо бас үн тарифыг бас өөрчлөлт оруулсан байгаа. Мэдээж замтай өрийн яам болон авто өрийн хүнсний төв зөрчигч тээврийн хэлтэс хүсэлтээ өгөөд хуулийн дагуу шийдвэрээ гаргаж үн тарифд өөрчлөлт орсон байгаа. Замтай өрийн сайдын 2022 оны 8 сарын 22-ны 233 дугаар одоо энэ тогтоолоор ерөнхийдөө зорчигч ачаа тээвэрлэлтийн жишг тарифыг шинжилэн батлах тухай. Зорчигч тээвэрлэлтийн 1 хүн километрийн жишг тариф гэж байгаа. Энэ нь болохоор 1 хүн километрийн жишг тариф нь 75 төгрөгөөс 150 төгрөгийн хооронд байна гэсэн үг. Тэгэхээр манай Дархан аймагчин 220 км байгаа. Өмнө нь бол 1 хүнийг бол километр тутамд 91 төгрөгөөр ерөнхийдөө тээвэрлж исэн гэсэн үг. Тэр үед болохоор бензиний үн мэдээж 1900 1800 төгрөгийн л үнэтэй байсан. 21 оноос хойш ерөнхийдөө үн тарифт манайха өөрчлөлт оруулаагүй. Монгол Улсын хэмжээнд бол зорчигч тээврийн чиглэл дээр одоо үн тарифын бүх өөрчлөлт явагдсан байгаа. Бүх аймаг дээр тодорхой хэмжээний яг энэ сайдын жишг тарифт багтсан хүрээнд нь одоо ингээд нэмэгдсэн байгаа. Тэгээ одоо болохоор ер нь бол сайдын жишг тариф 75 төгрөгөөс 150 төгрөг байна гэсэн энэ журмын дагуу нэмэгдээд 1 хүн 136.9 төгрөг болсон байна. 1 км тутамд гэсэн үг. Яг л бид нар бол ийм огцом нэмсэн юм бол байхгүй. Тэгээд юмсан хууль журмын дагуу нэмэгдсэн байгаа. Дархан Улаанбаатар чиглэлийг шар зам ирээдүйн хоршоо, Улаанбаатар Дархан чиглэлийг тээвэр ачлал нар компани, Дархан Эрдэнэт чиглэлийг хослон компани, Эрдэнэт Дархан чиглэлийг ББОД компаниуд авто дээрийн төвхтө гэрээтэй ажиллан хариуцдаг. Тэгвэл эдгээр дөрвөн чиглэлд инхүү үн тариф өөрчлөгдөд байна. Гэрээтэй харшаа компаниудын тухайд 2022 оноос хойш бензин шатхууны үнийн өсөлт, автомашины сэлбэг материалын үнийн өсөлт хэд дахин нэмэгдсээр байгаатай холбогдуулан Монгол Улсын салбар яам болон авто дээврийн үндэсний төвүүдэд удаа дараах хүсэлтүүдэд илгээж байсан байна. Манай хот хоорондын зорчигч тээврийн шар зам ирээдүйн хоршоо такси үйлчилгээ болон том оврын автобусаар хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ. Үнийн тухайд бол сая мэргэжилтийн ярьсан тийм ээ. Сайдын баталсан ачаа зорчигч тээвэрлэх дөрмийн дагуу 75-аас 150 төгрөгийн хооронд 1 хүн километр байна гэдэг. Манайх бол 20 оноос хойш ямар ч үнийн хөдөлгөөн байгаагүй. Тэр үед төлшний үн 1850 байсан. Бид хэд үнийхээ саналыг нодонгоос хойш Дарханы авто дээрийн төвд үнийн нэмийг санал тавьсан. Тэгээд энэ жилээс эхлээд бүх аймагуудад сайдын баталсан жишг тарифын дагуу бүх аймагуд үнэ нэмлээ. Манайх урд нь болохоор 1 хүн километрт 93 төгрөг 40 мөнгөөр явж байсан. Одоо бол 136 төгрөг 90 мөнгөөр болж байгаа. Тэгээ үндсэндээ 46 төгрөг 1 хүн километрээр нэмэгдэж байгаа. Ингээд үндсэндээ 30 мянган төгрөгөнд манай тариф. Өнөөдөр бид хэд яагаад үүнийг хос шалтгаан гэхээр бид хэдийн хэрэгэлдэг дизелийн төлш, бид хэдийн тос хэрэгэлдэг туслах материал, мөн сэлбэг хэрэгслийн үн ерөөсөө 60-аас 100%, 550 мянган төгрөгийн үнэтэй хэд 30 өнөөдөр 780, 800 мянга болчихлоо шүү дээ. Ингээд үнийн өсөлтөд өсөж чадхаа байлаа. Манай аж ахуйн нэгж хот хоорондын явдаг аж ахуйн нэгж бол төрөөс ямар нэгэн санхүүжилт дэмжлэг авдаггүй. Хоосондоо хоосон, хүнтэйдээ хүнтэй л явдаг. Бид хэдийн ганц
Үүний гол шалтгаан бол угаасаа л үнийн өсөлт. Монгол улс дээр. Өнөөдөр Монгол улс дээр бүх аймагуд үнэ нэмжлээ. Хамгийн дээд нь чинь 100 мянган төгрөгөөр нэмэгдэж шүү дээ, тийм ээ. Манайх бол тэгээд ямар ч хэлсэн 10 мянгаар үнэ нэмээд ямар ч хэлсэн энэ эрсдлээ дагаад өөрсдөө явдаг үед бол ингэж явахаас өөр аргагүй болоод үнийн саналаа өгөө явж байгаамаа. Энэ жил тэгээд хамгийн сүүлд энэ онд дархан чиглэлийг нэмж дуусч байгаамаа. Ийхүү өнөөдрөөс буюу 2026 оны 1 сарын 5-ны өдрөөс эхлэн Улаанбаатар дархнаас Улаанбаатар чиглэл том оврын автобус том хүний төлбөр 30 мянган төгрөг, хүүхдийн төлбөр 15 мянган төгрөг, тендерийн такси буюу суудлын автомашины төлбөр 40 мянган төгрөгөөр зорчигч тээвэрлэх журам мөрдөгдөж эхэллээ. Зорчигчтай аймгийн автодээрийн төв дээр биеэр очиж тасалбараа бичүүлэхээс гадна онлайнаар Тапо Тэрэ апыг ашиглан тасалбараа захиалах боломжтой юм а. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөр Сэлэнг аймгийн мэдээлэлээр үргэлжилнэ. Сэлэнг аймагт өнгөрсөн онд 3818 хүн шилжин ирсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 840 хүнээр буюу 28.2% өссөн үзүүлэлттэй юм а. Тус аймагт шилжиж ирсэн иргэдийн 1905 буюу 49.9% нь бусад аймаг хотоос ирсэн статистиктэй байна. Энэ нь өмнөх оныхоос 265 хүнээр буюу 16.2%-аар өссөн байна. Эдгээр аймаг хотоос шилжин иргэсдийн 934 буюу 49% нь эрэгтэй хавал 971 буюу 51% нь эмэгтэйчүүд байна. Сэлэнг аймгийн дараагийн мэдээ. Сэлэнг аймагт 2025 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 1.2 сая толгой мал тоологджээ. Малын тоо өмнөх оноос 354.5 мянган толгойгоор буюу 22.1%-аар буурсан байна. Үүнээс хонь 492 мянга, ямаа 313 мянга, үхэр 291 мянга, адуу 149 мянга, тэмээ 0.7 мянгаар тус тоологджээ. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дархан аймагт хийгдэж байгаа тендер буюу худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлуудыг хилцэх зорилгоор өнөөдөр Дархан аймгийн засаг даргын орлогч Жавхлангаар ахлуулсан зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Дархан аймгийн худалдан авах ажиллагааны газар, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөлтийн хэлтсүүдийн удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцлоо. Энэ худалдан авах ажиллагааныхаа зөвлөгөөнийг хөгжлийн бодлого төлөвлөж байгаа, гүйцэтгэл дээр нь ажиллаж байгаа хэсэг за худалдан авах ажиллагааг яг Гардан зохион байгуулж байгаа худалдан авах ажиллагааны газар гэдэг энэ хоёр байгууллагыг хилтэс энэ агентлаг хоёрын уялдаа холбоог хангуулах за дээрэс нь хууль тус нэмэлт өөрчлөлтүүд орчихсон байгаа хэмнэлтийн тухай хуулиар жишээлбэл худалдан авах ажиллагааг 5 сарын 31-ээс хойш зохион байгуулахгүй гэрээ байгуулахгүй гэдэг энэ хуулийнхаа өөрчлөлт юмнуудыг хоорондоо оны эхэн дээр ярилцаж аваад за 2026 онд худалдан авах ажиллагааг хуулийн дагуу ил тод за амжилттай зохион байгуулж одоо хөрөнгө буцаахгүй байх. За дээрэс нь хамгийн сайн одоо бас гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж энэ 26 онд хийх худалдан авах одоо ажиллагааныхаа төлөвлөгөөг бүрэн хангуулах чиглэлд бол харилцан санс ойлцлоо. Мэдээж энэ байгууллагуудын хувьд бол нэг хуулийн дагуу арга хэмжээнүүд аваад явж байгаа хэдий ч за дунд нь ойлголцож ойлголтынхоо зөрүүнүүдийг арилгаж явах нь өөр их чухал байдаг. Тэгэхээр энэ одоо оны эхэнд энэ одоо ойлголтын зөрүүнүүдээ нэг болгох ажлаа одоо нэгтруулах хамтын уялдаа холбоогоо сайжруулах ийм чиглэлд одоо зөвлөгөөнийг зохион байгууллаа. За удахгүй бас хөрөнгө оруулалтын бас зөвлөгөөнийг зохион байгуулж 2026 онд бас ямар худалдаа авах, ямар одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх талаараа бас аж ахуйн нэгж байгууллагуудаа танилцуулах ийм төлөвлөгөөг бас бид ялцлаа. Шууд гэрээ шууд худалдаа авалтын тухай яригдж байгаа юм. Хуулинд шууд худалдаа авалт гэдэг 20 сая төгрөгнөөс доош үнийн дүнтэй болвол шууд худалдаа авалт хийж болно гэдэг ийм залттай. Тэгэхэд энэ хүрээндээ 20 саяас доош одоо төсөл арга хэмжээнүүдийг болоод шууд худалдаа авалтаа хийгээд гэрээ байгуулад явъя гэдэг дээр бол за энийг бол хөгжлийн бодлого төлөвлөлтөд хэлсэн байна. Зохион байгуулна. Нийтдээ бол 75 төсөл арга хэмжээг худалдаа авах ажиллагааны төлөвлөгөөнд байна. За үүний 60 төсөл арга хэмжээ нь бол худалдаа авах ажиллагааны газраар дамжаад энэ нь өөрөө юу гэсэн гэхээр 20 сая төгрөгнөөс дээш одоо өртөгтэй ийм төсөл арга хэмжээнд гэсэн үг. Тэгэхээр үлдэж байгаа 60 төсөл арга хэмжээ нь бол нээлттэй 15 төсөл арга хэмжээ нь 20 саяас доош. Гэхдээ 20 саяас доош энэ төсөл арга хэмжээнүүдээ бас ил тод байдлыг хангаад үнийн саналыг аваад ингээд бас гэрээгээ байгуулад явъя гэдэг ийм одоо зарчмынхаа зүйлүүдгээд бид хүмүүс ярилцж чадгарч байна. Ер нь 26 оны бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил эхэлж байгаатай холбоотой худалдаа авах ажиллагааны одоо захим системд нийтэлж байгаа төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах энэ ажлыг явуулах
үүднээс хөгжлийн бодлого төлөлт хөрөнгө оруулалтыг хилтэс. За тэгээд хөрөнгө оруулалт хариуцсан дараагийн орлогч чахлан дарагтай бид нар зөвлөгөө хэлээ. За энэ дээр онцолж юу ярьсан гэхээр техникийн тодорхойлолт нь тийм ээ. Одоо яг юу тусах уу? Дээр нь хэмнэлтийн тухай хууль маань 5 сарын 31-нд тасалбар болж байгаа. Энээс өмнө энэ жилийн төлөвлөсөн ажлуудаа одоо худалдаа авах төлөвлөгөөнд 75 төсөл арга хэмжээ тусагдсан. За энэний 60 төсөл арга хэмжээ маань тендер зохион байгуулахаар байгаа. Тэгэхээр энэ 60 төсөл арга хэмжээгээ яаж үр дүнтэйгээр зохион байгуулах вэ? Хугацаанд нь тийм ээ гэрээгээ байгуулж ажлынхаа үр дүн гаргах уу гэдгээр зөвлөгөө хийсэн байна. Яг тэгэхээр тэр хатгах учраас манайх яа Түүмсэн мэдээлэл хөтөлбөр үргэлжлүүлж байна. Одоо та бүхэндээ Сэлэнг аймгийн дараагийн мэдээллийг танилцуулна. Монгол Улсын засгийн газраас 2026-нд баримталж ажиллах нийгэм эдийн засгийн болон салбарын бодлогын талаар нийслэл дүүрэг 21 аймаг 300 гаруй сумын удирдлагуудыг нэгдсэн ойлголт өгөх цахим уулзалт болж байна. Захим уулзалтанд Сэлэнг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баторхон, аймгийн засаг дарга Лхогдорж, аймгийн засаг дарга Тамийн газрын дарга Сувданор болон зарим агентлагийн дарга мэргэжилтнүүд оролцсон байна. Захим уулзалтын хүрээнд салбарын яамд 2025 онд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа төсөл хөтөлбөрийн тайлангаа танилцуулан орон нутгийн удирдлагуудтай санал солилцож байна. Эхний өдрийн захим уулзалтанд аж үйлдвэр эрдэс баялагын яам, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас орон нутагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, арга хэмжээний үр дүнг танилцуулж, тулгамдж байгаа асуудал, цаашид анхаарах чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мэдээллийн хөтөлбөр Солонгосоос дархамжуудтай урайтай Совд онлайн шопоос бэлтгэсэн бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. Сайн байцгаана уу дархамжууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Бид бүхэн яг одоо Совд онлайн шоп дээр хүрэлцэж ирсэн байгаа. Совд онлайн шопын тухайд бүгд найрамдах Солонгос улсаас танд хэрэгцээтэй бүхий л төрлийн чанартай бараа бүтээгдэхүүнийг Дархан Уул аймгийнхаа хэрэглэгчдэд ойртуулдаг гэдэг хэдийнэ та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Совд онлайн шопын тухай та бүхэнсээ харсан өөрсдийн гэсэн гар утасны аппликейшн дээр байдаг байгаа. Совд онлайн шопын тухайд шинэ оны 2026 оны хамгийн ихний тэвэр дөрвөн бэлгийг дархамжуудтай хүргэж 10 супер азтан тодруулах гэж байна. За ингэхдээ яах вэ гэхлээр та бүхний харж байгаа энэхүү Совд онлайн шоп аппликейшн руугаа нэвтрээд за хэрэглэгч болоод 1 сарын 7-ноос 1 сарын 29-ны хооронд захиалга хийсэн хүмүүсээс 10 азтан тодруулна. За үүнээсээ 3 азтан нь супер азтан байгаа. Ямар одоо атсны бэлгүүд байгаа вэ гэхлээр Dyson брендийн олон үйлдэлтэй үсний синс, мөн Kuka брендийн 10 хүний ухаалаг, за өөрөө ярьдаг будаагшаач, мөн Electrolux брэнд уцхүү тоос сурагч зэрэг 3 супер атсныг бол эдгээр захиалга хийсэн хүмүүсээс тодруулах юм байна. За мөн дээрэс нь за үлдсэн 7 атстангаа яах вэ гэхлээр за лайвын дундуура гоё бэлгүүдийг сонгож авч очно гэсэн ийм сайхан мэдээллийг Совд онлайн шопынхан та бүхэндээ хүргэж байгаа. За хэрвээ та гар утсан дээрээ Совд онлайн шопоо хэрхэн яаж татгаа мэдгүй, за татсан ч гэсэн бараагаа яаж захиалах вэ гэдгийг мэдэхгүй байгаа бол бид бүхний харж байгаа Совд онлайн шопынхоо яг дэлгүүр дээрээ ирээд за эдгээр одоо хэрэглэгчийн зөвлөхүүдээсээ гар утасны аппликейшныхаа мэдээллийг бол авах бүрэн боломжтой байгаа шүү. За одоо би ингээ гар утсан дээрээ харуулчих та нартаа. Совд онлайн шопын аппликейшн байдаг. Солонгосоос дархамжуудтай гэдэг. За яг энэ аппликейшнаа та хэрвээ хэрэглэж чадахгүй байгаа бол ингээд бид бүхний ирсэн байгаа. Совд онлайн шопын одоо шинэ одоо салбар дээр нь ирээд мэдээлэлүүдээ авах бүрэн боломжтой байгаа юм байна шүү. Азтангуудаа яаж тодруулах вэ гэж та бүхэн гайхаж байгаа ч магадгүй. Тэгэхээр Совд онлайн шопынхан бол хизээний одоо олон аснуудыг тодруулах хөвшсөн. Тэгвэл эдгээр аснуудаа тодруулахдаа лайваар тодруулдаг байгаа. Совд онлайн шопын аппликейшнийг ашиглан захиалга хийсэн хүмүүсийнхаа одоо хуулгуудыг жагсааж байгаа. Тэдгээр хуулгуудаас рандом байдлаар за автомат тийм ээ хүний оролцоогүйгээр шилдэг одоо азнуудаа тодруулдаг юм сайхан уламжлалтай байд юм байна. Совд онлайн шопын шинэ одоо барилгын тухайд бол шинэ алхам сургууль байдаг. Шинэ алхам сургууль яг замын эсрэг тал Магнолиа хотхны дэргэд байрладаг шүү. Тэгэхээр Совд онлайн шоп бол 1 болон 2 давхартай үйл ажиллагаагаа ийм гоё 5 дахь орчинд явуулдаг. За мэдээж 1 давхарт нь бол хүнсний бүтээгдэхүүнүүд, за дээрэс нь гоо сайхны бүтээгдэхүүнүүд, за солонгосоос баталгаатай аль бие усны хэрэгтэй оруулж ирдэг витаминууд, за дээрэс нь ахуйн хэрэглээнд зориулсан бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг инхүү 1 давхартаа өргөн сонголцоотойгоор худалдаалж байгаа.
За одоо бүгдээр хамтдаа Sovd онлайн шопын 2 давхарт ороод ирсэн байна. 2 давхрын тухайд бол гэр ахуйн, бүх төрлийн хэрэгцээт бүтээгдэхүүн, бэлэн хувцас, гутал пүүз, мөн галтгооны маш чанартай эдлэл хэрэглэгдэхүүнүүдийг өргөн сонголттой инхүү худалдаалж байгаа. Тэгэхээр Sovd онлайн шопыг яагаад дарханчуу сонгодог вэ гэхлээр яг аль бие усны эрхтэйгээр бүгд найрамдах Солонгос улсаас оруулж ирдэг Солонгос чанарын дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлдэг гэдгээр онцлогтой. За Sovd онлайн шоп дээр ирснээр та гэр ахуйн хэрэгцээтэй бүхэл бүтээгдэхүүнээ авчна. За хүнсний зүйлүүдээ авчна. Өөрт болон гэр бүлийнхэндээ хэрэгцээтэй витаминууд авчна. За дээрэс нь ахуй хэрэглээний одоо шаазын эдлүүд, шилэн эдлүүд, галтгооны одоо Tefal брендing за хайруулын тавгнууд гих зэрэг, тогоонууд гих зэрэг ер нь бол танд хэрэгцээтэй юу байна? Тэр бүгдийг нэг дор бөөгнөрүүлсэн, нэг дор худалдаалдаг гэдгээрээ таны алтан цагийг хэмнэ гэсэн. Одоо жишээлбэл энд бас юм брендийн юм аяллаа одоо чамдаамнууд байна. За бэлэн хувцснууд одоо күүрчиг байна, өмднүүд байна, джинсэн өмднүүд байна. За хүүдийн цамцнууд байна, гэртээ гой өмсөх зориултай хувцснууд байна, хүүхдэд зориулагдсан хувцснууд байна, гутал пүүзнүүд байна. За дээрээс нь гой зузаан маш чанартай хүнжлүүд байна. За дэвсгэр даваанууд байна. За сандал ширээний комнууд байна. Аялын бараа бүтээгдэхүүнүүд байна. Цүнхнүүд байна. Хүүхдийн тоглоомнууд ингээ харагдаж байгаа ч тий. Тэгэхээр Sovd онлайн шоп дээр та бүхэн зорж ирснээрээ өөртөө хэрэгцээтэй бүхэл төрлийн бараа бүтээгдэхүүнийг чанартайгаар нэг дороо судалтай авна гэсэн үг. Одоо үзэгч та бүхэндээ уламжлал ёсоор Төвөн бүсийн аймагуудын буюу Сэлэнг, Төв, Дархан уул аймагуудын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг танилцуулна. Төвөн бүсийн мэдээллийн үйлбэрээр ээлжис дугаарын дөрөд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулан бидний хүлээн авсан эрхэм үзэгчдээ баярлалаа. Маргааш шинэхэн дугаараараа эргүүлцээ. Баяртай үзэгчдээ.